안녕하세요. сайн байцгаана уу? Dream on Korea Амраа байна. Сайн байцгаана уу? Хаширтан байна. Тэгэхээр хашаа ер нь өдөр тутамдаа хэрэг санаа зовдөг ээ? Хэрэг санаа зовдөг ээ? Миний хувьд бол санаа зовсон асуудал их байдаг л да. Мөнгөний асуудал, гэр бүлийн асуудал гэдэг л энийг ч гэсэн тэгээд ч гэсэн санаа зовсон асуудал их байдаг. Тийм шүү. Ер нь бол бид нар гэрээсээ хол байгаа болооч тэрөө ер нь бол аягүй санаа зовдгоо болчдөг тий. Тэгэхээр солонгосоор ер нь энэ тохиолдолд юу ч хэлдэг вэ гэхээр 걱정하지마. 걱정하지마. Та бүхний мэдих BTS гээд хамтлагийн DNA гэсэн дуун дээр 걱정하지마 гэсэн дууны үг байдаг. Ер нь аягүй дайгууд шүү. Ер нь хажуудаа байгаа найз чинь санаа зовоо сэтгэлээр унсан тохиолдолд санаа битгий зовоорой. 걱정하지마. Хайртай хүн чинь таныг орхиод явчихгүй гэсэн санаа зовсон асуудал байх үед 걱정하지마 хараа. Тэр санжин дээр хэдэн жилийн өмнө Эндапара гэдэг солонгосын кино гарч ирсэн да. Тэр кинон дээр ч гэсэн тэр кинонд гардаг дуун дээр ч гэсэн 그대여 아무 걱정하지 말아요 гэдэг нэг дуу байдаг санжин дээр. Энэ дуу хүртэл миний дуртай дуунуудын нэг л дээ. Гэхдээ Ижог гэдэг солонгосын дуучны дуулсан дуу. Тэр дууны үг нь болохоор кдэ гэдэг нь та одоо амуу гэдэг нь хизээж битгий хизээж ямар ч ихсэн утгатай үг. Тэгээд монголоор хизээж битгий санаа зовоорой гэхлээр солонгосоор амуу 걱정하지 말아요 гэсэн үг. Амуу 걱정하지 말아요. Тэгэхээр өнөөдрийн маань сурсан хэллэг маань гэхээр санаа битгий зовоорой. 걱정하지 말아요. 아무 걱정하지 말아요. 걱정하지 마. 아무 걱정하지 말아요. Тэгэхээр та бүхэн санаа зовлгүйгээр 걱정하지 말고 дараа дахиад уулзцгаая. Та бүхэн тус олсон гэж бодож байвал манай Dream on Korea сувгийг subscribe хийгээд лайка дараарай. 걱정하지 말아요. дараа дахиад уулзцгаая. Баярлалаа.